Сайн бацгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хийс тараад байна. Тэгээ юун түрүүн бичлэг хийлгүү нэлээд удаа хугацаа өнгөрсөн байлээ. Энэ тухайд хөлсөд өчт байна. Миний зүгээс бүр амар завгүй болоо хийхгүй байсан гэвэл хотлоо ирсэн болохоох. Ер нь бол жоохон амралт цугаалах маань ихтэй. Тэгээ бичлэг хийхгүй нэлээд удаачихсан. Тэгээд өчигдөр гинт ягаад ч YouTube руугаа ороод харсан чинь миний сүүлийн бичлэг 4 сарын өмнө орсон байлээ. Тэгэнгүүт би яг яана бичлэг хийхгүй бол энэ ч одоо бүр болохоо байжээ гэж бодоод тэгээ бичлэгээ хийхээр шийдсэн. Өчигдөр шийдээд өнөөдөр хийж гинэ гэсэн үг. Тэгээд өнөөдрийн бичлэгний сэдв нь яг ямар сэдв байх вэ гэнгүүт тодорхойгүй харилцаанд байгаа хүний тань бодол мэдрэмж гэдэг сэдвээр хийхээр шийдсэн. Тэгээ бүлэг сонголтын хувьд гэх юм бол яг чакраныхаа хүзрийг ер нь ашиглаад 3 бүлэгт хувааж байгаа. Тэгээд 1-р бүлгийн маань хүзэр энэ, 2-р бүлгийн маань хүзэр энэ, 3-р бүлгийн маань хүзэр энэ. Тэгээд ер нь бол яг зураг нь бол ижилхэн, гэтэ айл илүү татагж байгаа хүзрөө сонгоход болно гэсэн үг. За тэгээд хэдүүлээ олон юм нушилгүй дараагийнхаа гинэ уншлага руугаа орцгоё. За 1-р бүлгийнхэн маань бичлэгтээ тавтай морил. Тэгээ та хэд маань түрүүний Oracle card сонголтуудаас ер нь бол quest гэдэг энэ хүзрийг сонгосон байна. Ирэлгээд. За тэгээд энэ хүзрийг хараад миний хувьд ер нь бол 1-р бүлгийнхэн маань яг одоо энэ харилцаан дээрээ ямар нэгэн яг шийдвэр гаргах гад хичээж байгаа юм байна да гэж бодсон. Одоо яг за би үнэхээр ингээд хаяад урагшлах уу? Эсвэл болгож бүтээх гээд хичээгээд үзэх үү? Ер нь яг аавал зүгээр юм болоо. Аль сонголт нь надад илүү ээлтэй, эсвэл миний зүрхэнд илүү ээлтэй байх юм бол энэ тэрийгээд нэлээ хэрэгцүүлж байгаа хүмүүс маань энэ бүлгийг сонгосон байж болохоор харагдсан. Тэгээд ерөнхий бол одоо яг нэг юм чиглэл олох гээд байгаа л гэсэн үг. Тийм маань байрсүр. За тэгээд ер нь бол тодорхойгүй харилцаанд байгаа хүний тань бодол мэдрэмж гэдэг сэдвийнхаа хүрээнд миний зүгээс яг 3 асуулт асууя гэж бодож байгаа. Тэр нь болохоор таны юу гэж бодож мэдэрч байна вэ? Хоёр дахь нь болохоор түүний харилцааны эрх байр суурь. Тэгээ хамгийн сүүлийнх нь болохоор дотооддоо яг үнэхээр хүмүүст ингээ харуулдаггүй нууцхан хүсэл нь юу юм? Яг ингээ нууцхан ингээ сэтгэлийн гүндээ хамт баймаар байдаг ч гэдэм үү? Эсвэл сэтгэлийн гүндээ болиё гэж бодож байгаа ч гэдэм үү? Тэр хүсэл нь яг юу байна вэ гэж харъя гэж бодсон. Тэгээд мэдээж хэрэг хамгийн түрүүнд энерги шалгалт явдаг. Тэгээд би энергийнхаа шалгалт болгоод аль хэдийн хүзрүүдэд татчихсан байгаа. Тэгээд энергийн шалгалтынх нь асуулт нь болохоор таны харилцаан дээрх байр суурь яг ямар байгаад байгаа гэдгээр харъя гэж бодсон. Тэгээд ер нь бол өнөөдрийнхөө энергийн шалгалт ерөнхийн энэ уншлах дээр би 2 хүзрийг төлхөө барьж байгаа. Эхнийх нь болохоор Everyday Witch Tarot card гэдэг энийг ашиглаж байна. Тэгээд ер нь бол манай 1-р бүлгийнхний хувьд яг харилцаан дээрээ ямар байр суурьтай байна вэ гэд харахад одоо бол яг найз нөхдөсөө нэлийн зөвлөгөө асууж байгаа. Найз нөхдөсөө за цаа чинь ер нь ямар хөө бодолтой байгаа бол би ер нь яг ямар сонголт хийвэл зүгээр бол гэж нэлээд асууж сургуулж зөвлөмж хайж байгаа байх боломжтой байна гэж хэлэхээр харагдсан. Ер нь бол манай 1-р бүлгийнхний хувьд өнгөрсөнд энэ харилцаанаас болоод гонглжсэн үг гэвэл би тийм гэж хэлнэ. Тодорхой хэмжээнд ингээд барьцгүй болгоод яг яхаа мэдэхгүй тийм болж исэн үг гэвэл тийм ээ. Яг нөгөө хүнийх нь хувьд танд ингээд нэг юм шудраг босч гэдэг юм уу? Тиймэрхүү хандлага нэлээ их гаргасан байж болно. Одоо жишээ нь гэхэд тань зүгээр л ивэр амар гоёор хэлээд өгчих юм дээр эсвэл зүгээр л хүнгийн юм дээр жоохон хямсганаад ихцэн гаргацсан ч гэдэг юм уу үгээ буруу зөөцсөн ч гэдэг юм уу? Яг ийм жоохон хатуу хандсан байх боломжтой. Тэгээ тэрнээс нь болоод таны зүгээс нэлээ гунилсан. Яалчгүй бүр ингээд заримдаа ингээд бүр өөрийн мэдлгүй өөрөө уйлч марч гэдэг юм уу? Эсвэл ийм тэмдэглэл хөтөлмөр бүр ингээд нэг ийм өөрийнхөө орон дээр амар зузаан хүнжил тавиад ингээд орон дотроо шийдээд уйл марч гэдэг юм уу? Тийм мэдрэмж авсан байх боломжтой гэж гарч ирж байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь та хэд минь тэгж гунилсан хэрнээсээ одоогоороо энэ харилцааг тавьж явуулъя ингэж бодохгүй байгаад байна. Яг энэ харилцаан дээр хичээл зүтгэл гаргаад болгоод бүтээх гээд үзүүл ямар байх бол бүтээч хийсэн гэж нэлээ хүсэж байгаа л гэж гарч ирлээ. Яг за хэдий ингээд манай хүний зүгээс намайг гомдоосон ч гэсэн намайг гуниглуулсан ч гэсэн би яг ингээд хичээл зүтгэл гаргавал болох байхаа би бүтээчих байхаа яг ингээд
урагшлалаад явчих байхаа, хамт гоё урт хугацааны харилцаа эхлүүлчих байхаа, ирээдүйд бид хоёр гэр бүлч болж магадгүй байхаа гэж нилээн их ингэж найдлага тавиад байгаа л гэж бол гарч ирж байна. Хэдий та хэдийн хувьд ер нь бол найз нөхдөдөө ярьж байгаа ч гэсэн яг энэ харилцааны эрх байр суурь гэх юм бол үзээд алтмаар байгаа. Хичээгээд үзмээр байгаа гэсэн үг. Яг тавьж явуулахыг хүсэхгүй байна гэж байгаа гэсэн үг. Яг тий ер нь бол найз нөхдийнх нь зүгээс та хэдийг маань ер нь бол тий болцгоо. Миний найз одоо өөрийгөө бодоо. Тий энэ харилцаанаас болоод чим нэлээд гонигчлаа. Амар хэцүү үед бол мэдэрсэн. Тэ амар хүнд үед зөндөө мэдэрсэн штэ. Өөрөөсөө болоогүй зүгээр өөр нэг хүнээс болоод, өөр залуугаас болоод, өөр эмэгтэйгээс болоод тэ тэгчлээ штэ гэж бол хэлээ тэ. Таныг ер нь бол муу хийхийг ятгаж авах боломжтой. Тэнгүүд эсрэгээрээ таны зүгээс яг ингээд дотоодоо айгүй хорогдоод байна. Энэ хүнтэйгээ л ингээд ирээдүйд хамт байж чадах юм бол ажиргалтай байж юм шиг. Энэ хүнтэй ингээд тэ ирээдүйд гэр бүл үүсгэлээ. Хосод боллогингүүд нилээн тогтун ажиргалтай тэ тийм харилцаа үүсгэж чадах юм шиг мэдрээд яг дахиад үзээд алтмаар байгаа. Яг ингээд харилцаагаа дахиж эхлүүлээ тэмцмээр байгаа гэж бол гарч ирж байна. Ер нь бол таны харилцаан дээрх байр суурь нь хичээгээд үзье, тэмцээд үзье гэдэг байр суурьтай байна гэсэн үг. Тэгээд энэ бүлгийг сонгосон хүмүүс маань ерөнхий ордны хувьд галын орд, тэгээд усны орд хоёр нэлээд их харагдаж байна. Бас агаар ордууд харагдлаа. Тэр нь яг ямар орднууд вэ гэх юм бол Арслан, Нум, тэгээд Хонь. Тэгээд агаарын ордны хувьд болохоор Ихэр, Жинлүүр, Хумах, тэгээд усны ордны хувьд гэх юм бол Загас, Хилэнц, Мэлхий гэж бол гарч ирж байна. Ер нь бол газрын ордноос бусад бүх ордныхан бол харагдлаа. Тэгээд та хэдийн маань байр суурь бол ер нь бол тэмцээд үгүй, үзээд алтыг, би энэ хүнийг алтмааргүй байна, би амьдралдаа байлгамаар байна гэдэг байр суурьтай байгаа харагдлаа. Тэгвэл одоо хэдүүлээ урьдчилгийнхаа дараагийн хэсэг буюу яг гол асуултууд руугаа орцгоё. Тэр асуултынх нь асуулт нэг нь болохоор тэр хүн яг тэ өөрийгөө ер нь бол юу гэж бодож мэдэрч байна вэ гэд харцгаая. Одоо ингээ хөзрөө хэлчихлээ тааш маань жоохон гайхаж магадгүй яана одоо гэдэг юу гэдэг бол юу боддог бол гэдэг. Би бас яг нэг хэсэг хүмүүсийг ингээд таруутаар бичдэг хийхийг үзэж байгаад яг тэр хэсгийг ингээ харахлаа гоё ч юм шиг, муухай ч юм шиг нэг тийм сонирхолтой мэдрэмж бас авдаг байсан. За асуулт нэгийн хувьд болохоор тэр таны юу гэж бодож мэдэрч байна вэ гэд харцгаая. За нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүсийг маань бодож буй тодорхойгүй харилцаанд байгаа хүн нь юу гэж бодож мэдэрч байна вэ? За нөгөө хүн тань өөрийг нь ер нь бол юу гэж бодож мэдэрч байна вэ гэд харахад бол энэ хүний зүгээс ер нь бол өөрийг нь нэлээ юм өөртөө ихтэй хүн гэж бол боддог юм бол айгу урдаа харагдаж байна. Тэ за өөрийн гэсэн хийх юмтай тэгээ тэрнээрээ маш ихтэй байдаг. Ер нь бол энэ бүлгийг тэ сонгосон хүмүүс маань одоо үзэж байгаа хүмүүс маань нэлээд зоримог шийдэмгийн төрлийн хүмүүс байх боломжтой. Яг тэ за харилцаан дээрээ ингэя гэдэг шийдлийг бол айгүй хурдан гаргадаг гэсэн үг. Одоо жишээ нь гэхэд хин нэг хүн танд ингэ тэ таалагдлаа гингүү та айгүй хурдан алхам хийх хэрэгтэй. Алхам хийгээд үзье. Юуг алтна гэж тэ юунаас айх юм бэ би гэж ер нь бол бодож төрүүлж алхам хийдэг хүмүүс маань сонгосон байх боломжтой. Тэгээд ер нь бол нөгөө хүн өөрийг нь бодож мэдрэхтэй нэлээ юм өөртөө ихтэй яг өөрийнхөө хаана юу хийх ёстойг аюу сайн мэддэг, өөрийн гэсэн амьдрал дээрээ жанжин шугамтай. Тэгээд тэрнээрээ бол ерөөсөө эргэлздэггүй тийм хүн, тийм эмэгтэй, тийм эрэгтэй гэж бол бодоод байгаа харагдлаа. Тэгээд мэдээж хэрэг ер нь бол тодорхой хэмжээнд өөртөө хайр сэтгэлийн хувьд нэлээд гүнзгий холбогдсон гэж бол бодож байна. Ер нь тантай ингээд өнгөрүүлсэн за цаг хугацаа тантай хамт ингээд бичсэн
зүйлс, ярьсан зүйлс энэ хүний сэтгэл бол нэлээд хүрсэн гэж бол гарч ирлээ. Яг тий хөө эн чинь хайр юм бах та. Хөө эн чинь ингэдэм байна да. Хүнд хайрлагдана гэдэг нь хүнийг хайрлана гэдэг нь ийм мэдрэмж байдаг юм байна штэ гэж бол нэлээд өөрөөс нь ойлгосон. Энэ харилцаанаас бол ойлгосон гэж бол гарч ирлээ. Тэгэнгүүт яг өөрт нь бол одоогоороо юм тодорхой хэмжээнд сэтгэл байгаа гэж бас гарч ирж байна. Яг тий гэтээ бүр 100% бүр хөвтлээ хайртаач гэдэг юм уу таньгүй бод амьдрч чадахгүй гэдэг хэмжээнд бол биш. Гэтээ яг ингээд сэтгэлийн гүнд ингээд байдаг штэ. Хүмүүс ингээд дурсамж болоод гэх юм уу зөвхөн үлдсэн байдаг. Та яг энэ хүний тийм хүн байгаад ах магадaltaй байгаад байгаа харагдлаа. Одоо жишээ нь гэхэд хаяа нэг ингээд одоо бороо орж ин тий тэнгүүд бороо орхлээр нэг цай уугаад халуун цай уугаад яг аслыг ширтээ сунгууд хин нэгэн зүрхэнд орж ирдэг бодолд орж ирдэг тийм хүн юм байна гэж хэлэхэд бол буруудахааргүй харагдаж байна. Тэгээ ерөнхий таныг бол нэлээд мундаг гэж хардаг юмнууд бол байна. Та өөрөө бас айгүй юм спортоор хичээлдэг. Гэтэ тэр нь амар одоо гүйж хараадаг ч гэдэг юм уу тийм биш. Илүү юм тайван, йогч гэдэг юм уу тийм мал хичээлдэг байх боломжтой. Ер нь таныг те өөрийн гэсэн хоббитэй хүн гэж бас айгүйх боддгийм байна. За бүжгээр хичээлдэг бол тэрэндээ айгүй тууштай ханддаг, зурдаг бол тэрийг зургаа айгүй сайн зурдаг, өөртөө ингээ завгүй байсан ч хугацаа гаргаж зурдаг, тийм мундаг, өөрийгөө ер нь бол нэлээ мэдэрсэн амьтан цаа чин гэж ер нь бол боддог өнцөг бол байна. Тэгээ таны бас хүрээллийг нэлээ гоё гэж хардаг харагдлаа. Найз нөхдийн хувьд бие биендээ түшиг болоод явж чадах үз хүмүүс нөхөрсөн таныг найз нөхөдөө ингээд тусламж үзүүлэхтэй сайн таны найз нөхөд ч гэсэн танд хэцүү үед тань яг ингээд гараа сунгаж чаддаг ер нь айгүй зөв хүрээлэлд бол байдаг зөв хүрээлэлд байдаг учраас маш өсөж дэвжиж чаддаг гэж бол бодоод байгаа харагдлаа. Тэгээд энэ хүний хувьд гэхдээ одоо яг харилцаан дээрээ нэлээ юм тогтворгүй эргэлзэж байгаа яг яахаа мэдгүй байр суурь бол байна. Ер нь бол харилцааг ийм жоохон гацалтанд орсон гэж бол бодож байгаа. Тэгээд яг энэ ингээ гацалтанд орсон ч гэдэм үү тодорхойгүй нөхцөл байдалд яг шийдэл олё гингүүд шийдэл олж чадахгүй яг юу хийх ёстой бол би ингээ тэмцэх ёстой болов эсвэл таныг ингээ тавьж оруулах ёстой болов энэ тэрэ гэж нэлээ их бодоод байна л гэж бол гарч ирсэн. Тэгээ ерөнхий бас таныг нэлээд ухаалаг гэж харддаг юм байна. Гинт тиймээс орж ирлээ. Яагаад тэгж хэлж ийнэ гингүүд та яг за энэ хүний ингээд өөрийнх нь ч мэддэггүй зан шиг төрүүлээд ажиглаждаг. Юмд айгуу гярхаа ханддаг бас байх боломжтой. Юмыг айгуу тооцоолдог. Бас мэрэгжлийн хувьд санхүү, нябооч гэдэг юм уу ийм анализ хийдэг мэрэгжлийн хүмүүс бас энэ бүлэгт байж магадгүй гэж бол гарч ирлээ. Тэгээ ер нь бол таныг нэлээд бахархдаг, одоогоороо боддог, сандаг, тодорхой хэмжээнд сэтгэл байгаад байгаа юм бол харагдаж байна. Ерөнхий яг өөрийг нь бодонгууд айгу кул залуу, кул эмэгтэй. Тэстэ хаана юу их айгу сайн мэддэг. Өөрийн гэсэн хил хязгаартай, өөрийн гэсэн зорилготой гэж бол бодоод байгаа харагдлаа. За бодол мэдрэмжийн хувьд үл ийм байжээ. Тэгвэл харилцаан дээр одоо яг ямар байр суурьтай байгаа? Тантай яг өвчмөр байгаа юм болов? Эсвэл энэ харилцааг дуусгах гээд байгаа юм болов? Ер нь яг ямар байр суурьтай байна вэ гэдэгт л харцгаая. Нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүсийн маань бодож буй хүн харилцаан дээрээ ямар байр суурьтай байна вэ? Сонирхолтой юм бэ? За энэ хүний хувьд ер нь бол харилцаан дээрээ ямар байр суурьтай байна вэ гэд харлаа. Тэгээд харахад энэ хүний зүгээс бүр амар хатуу бүр өстэй би энэ харилцааг дуусгана, би энэ харилцааг шинээр эхлэнэ гэдэг юм уу. Тийм том бүрэн шийдэмгий юм бол алга.
ер нь бол нэлээд эргэлзээд байна. Яг тий алин зөв юм бол би ингээд ганцаараа урагшлах хэвтан болов эсвэл тий энэ харилцаанд эргэжээ зүтгэл гаргах хэвтан болов гэд нэлээд их бодоод эргэлзээд байгаа л гэж бол гарч ирж байна. Гэтэ ерөнхий одоогийнх нь байр суурь нь бол цогтох. Яг тий харилцаан дээр асуудлууд бол байгаад байгаа. Тэгтээ яг энэ дээр ингээд тэмцээг гэхээсээ илүүтэйгээр таны төлөө хичээч гэдэг юм уу тэгэхээр илүүтэйгээр яг одоо өөрийнхөө бодол мэдрэмж өөрийнхөө зүрхийг бодоод за одоо харилцаанаасаа түр цухтаачиж болох уу тий би цухтаачиж болох уу би түр ингээд гүйцлөө тий сүнстэд алга болчих болох уу гэж бодоод байгаа харагдлаа. Энэ хүний зүгээс ер нь бол өөрөө ямар нэгэн юм доктортой шийдэлтэй байж иж харилцаа руу орохыг хүсдэг төрлийн юм байгаа байхгүй юу? Тэ яг за би энэ хүнд хайртай, би энэ хүнд бүхнийг өгч чадна. Яг энэ үедээ окей би харилцаан дээр оръё гэж шийддэг. Тэнгүүд одоо яг энэ хүний хувьд за ажил амьдралын хувьд тийм доктортой хүсэж байгаа хэмжээнд нь хүрээгүй. Тэгээд энэ харилцаан дээр замраагүй шийдвэрлэх хэвээр асуудлууд ихтэй. Тэнгүүд яг те энэ харилцаа руу үсрээд орч чадахгүй те. За танд ингээд тодорхой нэг санал тавиад за хоёлаа өөрхийа хоёлаа осууд болёо гэд орж ир чадахгүй. Айгаад тэнгүүд бас ингээд таныг орхиж явъя гингүүд хоргодоод байгаа энерги бол байгаад байгаа байхгүй юу? Таныг үнэхээр мундаг айгу те өөр ингэсэн ур чадвартай гоё хүрээлэлтэй гоё хүн гэдгийг чинь мэдж байгаа. Тэгээд тодорхой хэмжээнд тань руу гэдэг сэтгэлж байдаг. Тантай цагийг өнгөрүүлэх энэ хүний хувьд нэлээд тайван тогтун заримдаа бүр бясалгал хийж байгаа юм шиг санагддаг үеэс байгаад байгаа байхгүй юу? Тэнгүүд яг тавьж хавуулж чадахгүй яг те ийм тодорхойгүй байдлаар цугтчвал ядчил энэ зэгтээ байна штэ гэж бодоод байна. Тэр нь яг юу гэж байгаа юм бэ гингүүд за энэ хүнтэй энэ харилцааг шууд дуусгалаа гэж хатуу хэлэхгүйгээр тэгээд орхилоо гэж хэлэхгүйгээр тийм ээ яг гарч явахгүй тэгтээ яг ингээд шинээр эхлэе гэж ийм санал тавихгүй яг энэ голоор нь төр зүр ингээд байхгүй болоод өгөх юм бол энэ харилцаа бүр мөсөн дуусахгүй штэ тий нэгт хоёрт болохоор яг өөртөө бас хугацаа авч чадаад байна гэж бодоод байна. Тэнгүүд ер нь бол харилцааных нь байр суурь нь одоо жоохон би өөртөө хугацаа авчий би тэ гэртээ жоохон бүгчий би жоохон ингээд тэ энэ харилцааны талаар бодоод ингээд өөртөө л хугацаа авчий түр чамаас жоохон хол байчий танаас жоохон хол байчий гэж бодоод байгаа тийм байр суурьтай байгаад байгаа харагдлаа. Жаахан тоогүй юм тэ уг нь бол нэг тогтсон шийдвэр гаргаад өгчвөл та хэдэд маань хэрэгтэй юмсан. Тэгээ ер нь бол харилцааных нь байр суурь юм байлаа. Тэнгүүд яг дотооддоо энэ хүн юу хүсэж байгаа юм те тэрийг нийлүүлээ харцгаая. Дотооддоо үнэхээр тантай хамт баймаар байгаа юм уу? Эсвэл те энэ харилцааг астаа болоосаа гэж бодож байна уу? Эсвэл дуусаасаа гэж бодож байна уу? Юу хүсэж байгааг нь харцгаая. За нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүсийн маань бүтэж буй хүн нь дотооддоо яг те сэтгэл зүрхэндээ юу нууц хүсэж байна вэ? Окей. За энэ хүний хувьд ер нь бол юу хүсэж байна вэ гэд харлаа. Тэгээд ингээд харахад энэ харилцааг нэлээд тайван тухтай яг гişиг байгаасай тэ дулаахан мэдрэмжээ бие биендээ өгдөг байгаасай гэж бол хүсэж байгаа харагдлаа. Ер нь бол энэ хүний зүгээс өөрөө амар тогтсон шийдвэр гаргахыг бол хүсэж байна. Яг тэ байнга энэ дээр ингээд энэ харилцаан дээр гацаад байхгүй яхаа мэддгүүч гэдэг юм уу те таныг бас овоодаггүй өөрийгөө бас овоодаггүй аль талдаа таныч өөрийнхөө ч зүрхийг юм хамгаалах боломжтой тийм шийдвэр гаргамаар байгаа гэж бол хүсэж байна. Яг тэ харилцаан дээр юу их хэвээр амар сайн ойлгоод за уучлахгүй үедээ ингэж гуйх хэвээр байна, тэг хэвээр байна гэд практикаар бүр юм жижигэн алхам болгоод явахыг бол хүсэж байгаа гэж бол гарч ирж байна. Тэ өөрөө яг энэ харилцааны удирдлагыг гартаа авахыг хүсэж байна л гэсэн үг. За би харилцаан дээр ингэмээр байгаа юм байна, тэгмээр байгаа юм байна. За би нөгөө хүний гомдоохгүй тулд ийм хиймээр байгаа юм байна, тэгмээр байгаа юм байна гэдгээ айгуу сайн ухаарад тэгээ тэрийг яг бодит байдал руу ийм жижигэн
to-do list буюу хийх зүйлсийн жагсаалт болгоо чеклээд зөвлөөд ямар байгаа л гэж бол гарч ирж байна. Яг дотооддоо бол те энэ хүний зүгээс амар найз нөхдөйгөө хилцээл за би энэ харилцаан дээр текстэй байх, ингэстэй байх гэд ухаан оролдуулахаас илүүтэйгээр зүгээр л өөрийнхөө хийх ёстой юмыг амар сайн ойлгоод хийгээд тэгээд танд болоод өөртөө ийм тогтун амар амгалан байдал бол авчрахыг хүсэж байгаа гэж бол гарч ирлээ. Ер нь бол таныг те ингээ гэр бүлийнхэнтэйгээ ааж аргалтай байлгадаг. За өөрөө бас те өөрийнхөө гэр бүлийнхэнтэй ааж аргалтай байдаг. Яг хоёр талаасаа ингээд уулзаад ярилцахад асуудал тулгардаггүй те тийм гоё тогтун ийм харилцааг бол хүсэж байгаа гэж бол гарч ирж байна. Тэгээд яг шууд те ингээд аль биесаар хосууд болъё ч гэдэг юм уу. Яг тийм амар том үсгээсээ илүүтэйгээр энэ хүний зүгээс яг аль талдаа ийм шийдэл олоо те доктортой харилцаа үсэхгүй байсан ч ийм сэтгэлзэн хувьд амар амгалан байлгачихсан гэдэг нууцхан өсөл бол байгаад байгаа гэж бол гарч ирлээ. Ер нь бол өөрийнхөө зүрхийгч таны зүрхийгч хайрлж инэрж байна л гэсэн үг. Ер нь бол дотооддоо нэлийн зөөлхөн юм хүсэж байгаа юм байна гэж би бод хэлэхээр харагдлаа. Төгнөж. За тэгээд ер нь яг нийтийн уншлага маань энэ хүрээд дуусч байна. Яг YouTube дээр тавигдж байгаа уншлага маань гэсэн үг. Тэгээ нэмэлтээр ямар асуултууд асуух вэ гингүүд түүний ирээдүйд хийх үйлдэл яг ямар байх юм? Харилцааны ирээдүй яг ямар байх юм? Та тэгээд энэ харилцаан дээр яг юу хийх ёстой юм? Авч үлдэх ёстой юм уу? Эсвэл тавьж явуулах ёстой юм уу? Хугацаа өгөх ёстой юм уу гэд харна. Тэгээд нэмэлт уншлага маань 11,000 төгрөг гэж байгаа. Тэгээ хэрвээ нэмэлт уншлага авахыг хүсэх юм бол манай Instagram хуудас руу бичээрэй. Тэгээд Instagram хуудасыгаа энд оруулъя. Окей. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За 2 дугаар бүлгийнхэн маань бичлэгтээ тавтай морил. Тэгээ та бүхэн маань түрүүн бүлэг сонголтын дээр болохоор ийм Oracle card-ыг бол сонгосон байна. Чакраны dissipating гэдэг ер нь бол та хэдийн маань зүгээс тэ нөгөө хүнийхээ байр суурийг, нөгөө хүнийхээ бодол мэдрэмжийг ер нь бол ямар байгаа бол яг тэ юу гэж бодож байгаа бол ирээдүйд ер нь ямар алхам хийх бол гэж нэлээд таамаглаж байгаа. Тэгээд алсуур ер нь ажиглаж байгаа байх боломжтой гэж бодогдлоо. Ер нь бол тэ нөгөө хүнтэй ирээдүйд ямар үйл хийх бол одоо яг тэ юун дээр илүү ингээд зорж хандж байгаа бол гэж нэлээд их ингэж бодож байгаа байхаа гэж бол гарч ирж байна. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгний мэдээ сэдв нь тодорхойгүй харилцаанд байгаа хүний тань бодол мэдрэмж гэдгсэн. Тэгээд асуултын хувьд юу асуух вэ гингүүд тэр таны юу гэж бодож мэдэрч байна вэ? Түүний харилцаанд ирэх байр суурь. Тэгээд дотооддоо яг юу хүсэж байгаа, нууцхан хүсэл нь юу юм гэж бол харъя гэж шийдсэн. Тэгээд мэдээж хэрэг энэний өмнө энерги шалгалт бол явдаг. Тэгээ энерги шалгалт болгоод хөдрөөд айл хэдийн татаа тавьсан байгаа. Тэгээд энерги шалгалтаа юу нь яаж хийх вэ гингүүд таны харилцаанд ирэх байр суурь яг ямар байгаа юм бэ гэж бол харж байгаа. Та яг тэгээ энэ харилцааг дуусгамаар байгаа мó, эхлүүлмээр байгаа мó, одоо яг ямар байгаа гэдгийг харж байгаа гэсэн үг. За тэгээд харахад ер нь манай 20 дугаар бүлгийнхний хувьд нэлээд ийм өөрийгөө хамгаалж байгаа байр суурьтай байгаа юм байна да гэж дүгнж хэлэхэд бол буруудахааргүй харагдаж байна. Ер нь нөгөө хүнтэйгээ за хосын зохицол бол та нэлээд сайн байдаг гэж бол боддог харагдлаа. Яг ингээд за тэр хүнтэй ингээд тухтаа суугаад яриа өрнүүлэхэд айгүй гоё юм дүүрсэн мэдрэмж авдаг гэх юм уу. Яг тэр хүн ингээд таныг амар сайн ойлгож чадаад байгаа юм шиг. Энэ хүнтэй ингээд те за урт хугацаанд байвал гоё байж чадах юм шиг санагдгаа гэж бол гарч ирж байна. Урт хугацаанд те за ингээд бүр төлөвлөөд гэр бүл болоод явах юм бол цаанаасаа л нэг тийм хангалуун, цаанаасаа л нэг тийм санхүүгийн хөвч тогтвортой, хайр дурлалын хөвч дүүрэн бие бинийгээ халамжилж чаддаг тийм харилцаа үүсэх байх таа гэж бол таамаглаж боддог юм байгаа харагдлаа. Гэхдээ та хэдийн маань зүгээс жоохон эргэлзээд байна. Яг айж гинэ гэсэн үг. Яагаад тэгээд байна гингүүд өнгөрсөнд яг за хин нэгэн дээр нэлээд сайн болооч гэдэг юм уу. Яг тэгэж байж байгаа үнэхээр хамаг юмаа зориулаад за би чамтай уурмаар байна, тэгмээр байна гэд сэтгэл гаргасан чинь яг санснаар нь хүлээсэн ирээдүйн ирээгүй байх боломжтой. Ингээ бодож исэн юмнаас нь өөрөө гуниглаад гэх юм уу, өөрөө ингээ өвдөд дуусчихсан байх боломжтой. Аль эсвэл та хэдийн маань зүгээс цаанаасаа яг за юм бодлогогүй хандчих юм бол эрсдэл ихтэй штэ.
нөгөө нэг 7 хэмжээж нэг огтлохгүй бол үр дүн нь ямар байх билээ дээ гэдэг бодолтой байж болно. Тэгэнгүүт яг энэ харилцаан дээр ингээд шууд үерхийч гэдэг юм уу, шууд ингээд хийгэнгүүт за яг бодсноор болохгүй бол яана гэж амар их бодоод имэж байгаа байр суурь бол байгаа даа. Ер нь жоохон өөрийгөө хамгаалсан байр суурьтай байна л гэсэн үг. Өөрөө дахиж өвдөхийг хүсэхгүй байгаа. Ер нь хайр дурлалаас болоод дахиж тархиа өвдгөөд, эргэлзээд, уйлаад ч гэдэг юм уу драматик болоод найз нөхдөд очоод намайг тэгсэн байхгүй юу, ингэсэн байхгүй юу, тэгсэн чинь ингэчихсэн, тэгчихсэн гэж уйлмааргүй байна л гэсэн үг. Тийм болохоор одоо яг айгүй юм хуцтай. За энэ хүн ингэж чинь тэр хүн энэ хүн инкээрээ ингээд байна. Инкээрээ муухай гашцан гаргаад байна ч гэдэг юм уу тийм бодлоор айгүй сайн бодоод эргэлзэж байгаа гэж бол гарч ирлээ. Өөрийгөө хамгаалах хэрэгтэй юу? Эсвэл энэ харилцааг цаашаа аваад явах хэрэгтэй юу гэж бодож байгаа ч гэсэн цаагаараа дотооддоо ер нь бол өөрийгөө нэлээд хамгаалж байгаа байр суурьтай байна гэж бол гарч ирлээ. Тэгээ ерөнхий 2 дугаар бүлгийнхэн маань өөрөө өвдөхгүй байхыг их хүсэж байгаа юм байна да гэж хэлэхээр бол харагдлаа. За тэгээд хэдүүлээ одоо асуулт руугаа орцгоё. Яг гол асуулт руугаа гэсэн үг. Тэгээд эхний асуулт нь болохоор тэр хүн таныг юу гэж бодож мэдэрч байна вэ гэсэн байсан. Тэгэнгүүт 2 дугаар бүлгийн хүн маань бодож буй хүн нь тодорхойгүй харилцаан байгаа хүн нь өөрийг нь юу гэж бодож мэдэрч байна вэ? Өөрийг нь юу гэж бодож мэдэрч байна вэ? За энэ хүний зүгээс та хэдийг маань ер нь юу гэж бодож мэдэрч байна вэ гэд харлаа. Тэгээд харахад ер нь одоо таныг айгүй хатуу хандах бах та. Энэ хүнтэй чи ингээ эцтэй тэгээ эцтэй гэдэг амар хатуу үг хэлэх бах та. Ер нь бол үзэл бодлын хувьд харилцаан дээр нэлээд хатуу байгаа бах та гэж бол бодоод байгаа харагдлаа. Таныг уг нь ямар үнцэнтэй, ямар гоё хүн гэдгийг нь бол мэдчихэв. Яг энэ хүн дахиж олдохгүй ч гэдэг юм уу. Энэ хүндээ ингээд хоргог 3 удаа тойрлоо гэхэд тань шиг юм мундаг хүнтэй уулзахгүй гэдгийг бол мэдж байгаа. Таны яг цор ганц өөрийнхөө гэрлэр маш сайн гялхандаг тийм эмэгтэй, тийм эрэгтэй гэж бол мэдээд байгаа. Гэхдээ өнгөрсөн бол хэдий таныг ямар гоё, мундаг гэдгийг мэдчихсэн хэрнээсээ хангалттай хүртэх стамыг нь хүртүүлж чадаагүй, өгч чадаагүй гэж бол өөрийгөө бодоод байгаа харагдлаа. Тэгэнгүүт яг тэрнээс нь болоод та ингээд амар сэтгэл санаагаар унаад сэтгэл зүйн докторгүй болоод энэ хүнээс болоод энэ хүнд ингээд та өгөөл ядаг дараа нь би авчих байхаа дараа нь намайг энэ хүн үнэхээр хайрлаж чадах байхаа гэж итгээд юм хүлээгээл ядаг. Гэтэл энэ хүн яг хэлхээс илүүтэйгээр одоо хийхээс илүүтэйгээр хийхээс илүүтэйгээр зүгээр л хоосон ам яриад байсан байх боломжтой гэж бол гарч ирлээ. Өнгөрсөнд одоо жишээ нь та ингээл нэг музей үзчихвэл гэл музей үзэх гоё гэсэндээ гэл тэнгүүд хоёлаа тэгж байгаа нэг үзье за хоёлаа тэгж байгаа нэг уул гарыг за гэж хэлжээд яг амлалтандаа хүрж исэн үгүй үгүй. Ер нь бол ингээд танд ингээд жижигэн найрлага өгөөд байдаг хэрнээсээ яг тийм үйлдэл хийж байгаагүй байх боломжтой. Тэнгүүд энэ хүний бас нэг тийм жоохон бардам занч гэдэг юм уу. Ер нь өнгөрсөн бас тийм амар committed гэдэг юм уу. Танд бүр өгтлээ хайртай байсан гэж бол гарч ирэхгүй байгаа байхгүй юу? Тэнгүүд зүгээр нэг тодорхой хэмжээнд догтлж исэн, гоё гэдгийг нь бол мэдчихсэн, цар ганц гэдгийг нь мэдчихсэн. Гэтэ одоо хожуу ухаарад байгаа байр суурь бол харагдлаа. Яана би бас халаг гэж тухайн үед би ийм үйл хийхгүй хоосон амлахгүй яг бодтой юм хийчихгүй явдаа. Яг бодтой манай 2 дугаар бүлгийнхнийг ингээд зовоохгүй тийм үйл хийчихгүй явдаа гэж бол одоо бодоод байгаа харагдлаа. Тэгээд одоо ингээд тань руу ямар нэг юм амлаач гэдэг юм уу жижигхэн үйлс хийгээд орлоо гингүүд та яг энэ хүнд oh my god girl oh my god guy чи яаж надад тэгж хандчаад одоо ийм үйл хийх гээд байгаа юм уу ч гэдэг юм уу тийм байр суурьтай
байх бах та гэж бодоод байна. Ер нь бол өнгөрсөнд энэ харилцаа нэлээд тэнцвэргүй байсан байх боломжтой. Нэгэнтээ ингээ 3 алхам хийнгүүд нөгөөх нь ганц л алхам хийдэг. Эсвэл бүр алхдаггүй. Тийм байсан байх боломжтой. Тэнгүүд тэрнээс болоод аль талдаа нэлээд өвтгсөн. Гэтэ дамаа илүү их өвцөн тал нь та юм байна гэж дүгнж хэлэхээр бол харагдлаа. Тэгээд энэ хүний хувьд ер нь өөрийг нь те айгу хөдөлмөрч, цор ганц те өөрийнхөө гэрлэр гэлтгандаг нэг ийм содон, хим маягтай, гоё эмэгтэй, гоё залуу гэдэг нь бол мэдээд байгаа. Гэхдээ одоо яг те зориглоод үйлчлэхий ч гэдэг юм уу тгийн гигэнгүүд аль хэдийн харилцаа ингээд хэцүү болцсон. Ийм тэнцвэр байхгүй те ийм баланс байдаг байлаа гингүүд байхгүй болцсон гэж нэлээ их бодоод тэгээд одоо бол зүгээр ботхоос цаашиг хийхгүй л байгаад байгаа харагдлаа. Уг нь ингээд яг эмшиж байгаа үнцэг бол байна энэ хүнд. Гэхдээ яг уучлахгүй ч гэдэг юм уу те тийм зөрөгтэй алхам хийгэж чадахгүй бас жоохон хөөрхөн бардам зантай залуу байна, бардам зантай эмэгтэй байна, охин байна гэж хэлэхэд бас бурууд харгүй харагдлаа. Ер нь бол өөрийг нь те мундаг кул гэдэг нь бол мэдж байгаа. Өөрийнхөө онцгой хим маягтай те тэргээрээ гой хүрээллийг үүсгэж чаддаг, хүмүүсийг өөрсдөө татдаг гэдгийг нь ч мэдж байгаа. Гэтээ одоо бол энэ хүний зүгээс нэг тийм яах бол та яг ямар шийдвэр гарах бол таныг тэ сонгох болов сонгохгүй болов гэж нэлээх бодоод байгаа л гэж бол гарч ирж байна. Тэгээ ерөнхий өөрийнхөө талаар бодол мэдрэмж бол нэг иймэрхүү байна. Тэгээ дараагийн асуулт руу хэдүүлээ орцгоо. Дараагийн асуулт нь болохоор харилцаан дээрээ яг ямар байр суурьтай байгаа юм бэ гэж бол харж байгаа. Тэ энэ харилцааг дуусгамаар байгаа мó, шинээр эхлүүлмээр байгаа мó, эсвэл хүлээн ингээ азнамаар байгаа мó, найзууд болмоор байгаа мó, хайр дурлалаар ямаар байгаа мó гэд харцгаая. За 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн маань бодож буй хүн нь харилцаан дээрээ ямар байр суурьтай байна вэ? За энэ хүний зүгээс юм нь бол харилцаан нэрээ ямар байр суурьтай байна вэ гэдээ харахад дуусгамааргүй байгаа. Ер нь дахиад тэ шинээр эхлүүлээч гэдэг юм уу? Харилцаагаа дахиад үзээд алдмаар байгаа л гэж бол гарч ирж байна. Ер нь бол одоогоороо тантай юм ирээдүйд харж байгаа нөхцөл байдал бол байгаад байгаа байхгүй юу? Яг тэ тантай хамт за хийхийг хүсдэг байсан юмнуудаа үнэхээр хиймээр хамтдаа аялмаарч гэдэг юм уу? Тантай яг тэ хосын харилцаанд бол ормоор байгаа. Хэдийн ингээд хоёр талдаа хэцүү байсан таныг хэцүү харилцаанд тэ ийм хэцүү мэдрэмжинд хорьчихсон, таныг зөндөө гомдоосон, эргэлзүүлсэн хэрнээсээ энэ харилцааг тавьж явуулахыг бол хүсэхгүй байна. Арга сам хийгээч хамаагүй те хоёрын хооронд чи тэгчихсэн үү би ингэж байгаа штэ ч гэдэг юм уу те худлаа хэлээч хамаагүй тантай бол цагийг өнгөрүүлэхийг дахиж энэ харилцааг те оролдоод үзхийг бол хүсэж байна гэдэг байр суурьтай байна. Яг энэ харилцааг те ингээ орхиод явъя ч гэдэг юм уу ингээ дуусгая. Өстэй дахиж юм байхгүй гэд тийм хатуу байр суурьтай байна уу гэвэл үгүй. Гэтээ ер нь ийм жоохон бардам зангаа бас нэгээр бариад байгаа юм байна л да. Яг тий бардам занаараа ингээд бодоод за би өөрөө тэгж амар ингээд буулт хийгээд уйлж дуулж тий араас нь симплэхгүй тий араас нь ингээд гүүхгүй ч гэсэн энэ харилцааг би дуусгамааргүй байна. Дахиж эхлүүлмээр байна. Тий тодорхой хэмжээнд харилцаа холбоотой байдаг дараагийн үе шат руу наваачдаг тийм байлгамаар байна гэж бол бодоод байгаа харагдлаа. Яагаад тэгж ийнэ гингүүд энэ хүн таны ямар сэтгэлтэй байж чадахыг те энэ хүний хэцүү үед ямар те их сэтгэл гаргаж чадаж хайрлахыг мэддэг болцсон гэж бол гарч ирээд байна. Та яг те өнгөрсөнд энэ хүний хэцүү үеүүдэд гонигтай үеүүдэд дэм болдог, бэлэг өгдөг, за урмын үг өгдөг ч гэдэг юм уу тийм байсан байх боломжтой. Ер нь бол энэ хүний арыг нь батаасан гэсэн үг. Тэгэнгүүт яг тантай хамт байж чадах юм бол тийм юм мэдэрнэ гэдгээ бас нэгт мэдж байгаа. Хоёрт бас тодорхой хэмжээнд тань руу гэсэн сэтгэл байгаа. Тэгэнгүүт яг тэ өөртөө нь бол ингээд яаж хийж агаад харилцаагаа авч үлдээсэн дараагийн шат руу явж хайсан гэдэг бол байр суурьтай байгаа л гэж бол гарч ирж байна. Гэтэ таныг яг тэ энэ харилцаан дээр дахиж боломж олох хэсгийг бол жоохон мэдгүй байгаа гэдэг мессеж орж ирлээ. Ерөнхий харилцааны байр суурь гэх юм бол
тавьж явуулмааргүй байна л гэсэн үг. За тэгээд хамгийн сүүлийн асуулт маань нийтийн уншлагын маань хамгийн сүүлийн асуулт маань болохоор дотоод нууц хүсэл нь яг юу байна вэ гэсэн байсан. Тэ дотооддоо энэ хүн яг энэ харилцааг ямар байгаа? Бүр чин сэтгэлээсээ хайрлаад үргэлжмээр байгаа мó? Хоёрын хооронд хөнгөн харилцаа болохмаар байгаа мó? Тэ яг нууц хүслийн хөдөлгөөн харцгаая. Хоёрдугаар бүлгийг сонсон хүмүүсийн маань бодож буй хүмүүнийхэн дотоод хүсэл нь юу байхаас байна вэ гэдээ харцгаая. Гадаа бороо амар орж ийн тий. Гой санагдчихлаа. Яна жоохон муухай хэлэхээр ба шүү. За ер нь бол хоёрдугаар бүлгийг сонгосон хүмүүсийн маань бодож буй хүмүүсийн хон яг тэгээ дотооддоо юу хүсэж байна вэ гэдээ харахад энэ хүн ер нь бол жоохон суух гэдэг байр суурьтай бол байна. Тэр нь хорим найраа суух биш шүү. Арагшаа ингээ үл хийхгүй суухын суух гэсэн үг. Яг тий зөрөгтэй амар алхам хийхгүйгээр ер нь жоохон юм ажиглаад танаар ингээ тий харилцаагаа авч явуулахыг хүсэж байгаа байр суурь байна гэж хэлэхэд бол буруудахааргүй харагдлаа. Ер нь бол тантай ингээд байх тантай ингээд байвал авч хазаах үр өгөөж, үр шимтэй тийм мэдрээд зүгээр ийм хөнгөн романтик байдлаар байх гээд байна л гэж бол гарч ирлээ. Тэгэхээс биш яг дотоод нууц хүслэндээ урт хугацаанд таныг ингээд хайрлаад инрээд хамт ингээд авцсуумаар байна уу гэвэл би хараахан үгүй байна л гэж бол хэлэхээр байна. Ер нь жоохон өөрийнхөө эрх ашиг бодсон, өөрийгөө нэгээр тавьсан, тэ өөрийгөө амар кул залуу гэж бодоод, өөрийгөө амар кул эмэгтэй гэж бодоод, тэ танаас ингээд эрх хайр халамжийг өөртөө аваад тэгээд ингээд өөрийгөө өсгөөд дивжээд явъя гэдэг жоохон муухай амжихан нууцхан хүсэл бол гарч ирж байна. Тэгэхээс биш те яг таныг ийм ур чадвартай шүү. Та инкээрээ те айгу мундаг байж чаддгийг шүү ч гэдэг юм уу. Тийм имийг нь мэдрүүлээд өгье. Би энэ хүнийг өгтлээ хайрлаад өгье. Яг өөрийнхөө хийж чадах бүх зүйлсийг зориулаад өгье гэдэг байр суурьтай байна уу гэвэл үгүй гэж хэлнэ. Ер нь бол дотоод хүсэл нь бол энэ харилцаанаас авч болох гоё юмсыг аваад өөрөө ингээ те өөрийнхөө эгог тижээ өөртөө илүү ингээ те хайр халамжийг наагаад өөрийгөө илүү хайрлах сурыг гэж өөрийгөө илүү нэгээр тавиад байгаа үнцэг бол харагдаад байна. Тэгэхээс биш те яг урт хугацаанд амар ажиглалтай хайр дурлалыг ингээд үүсгэмээр байна. Би энэ нэмэгтэйг насаар нь хайрлах чаднаа ч гэдэг юм уу те тэгэж юм жоохон бодохгүй байгаад байна л гэж бол гарч ирлээ. Тэгээ нууц хүслийн хувьд гэх юм бол ер нь бол жоохон би хайрлуулмаар байна. Намайг хайрлаач. Би энэ эмэгтэйгээр л хайрлуулвал би энэ эрэгтэйгээр л хайрлуулвал окей, миний сэтгэл зүй өстө кул байхаар байна гэсэн үнцэг бол харагдаад байна гэсэн үг. Тэгээ ерөнхий манай нийтийн уншлагын маань хэсэг ингээд дуусч байна. Хоёрдугаар бүлгийнхний маань хувьд хэрвээ нэмэлт уншлага авахыг хүсэх юм бол манай Instagram хуудас руу бичээд тэгээд 11,000 төгрөг төлөөд авах боломжтой байгаа. Тэгээд нэмэлт уншлагаараа юу харах вэ гэнгүүт түүний ирээдүйд хийх үйлдэл, тэгээд энэ харилцааны ирээдүй, тэгээд танд өгөх хөөсний зөвлөмж буюу та яг харилцаан дээр юу хийх ёстой юм те. За энэ хүнийг хүлээх ёстой мó, тэг мундаг болохыг хүлээх ёстой мó, эсвэл тавьж явуулах ёстой мó, эсвэл шууд ингээд дуусгах ёстой болов те. Тэрийг нь хэлж өгнө, зөвлөж өгнө гэсэн үг. За ингээд уншлага маань бүгдсэн дуслаа. Баярлалаа. Баяртай. За 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань бичлэгтээ тавтаймаар л тэгээ та бүхэн маань Oracle card түрэн бүлэг сонголтын дээр security буюу энэ хүзэр энэ Oracle card, чакраны Oracle card-ыг нь бас сонгосон байна. Тэгээд энийг харсан чинь яагаад ч юм та хэд маань те өөрийгөө хангалттай биш юм болов? Ер нь бол те за энэ хүн намайг хангалттай хөөрхөн биш болохоор, намайг хангалттай ухаалаг биш болохоор, намайг хангалттай те баян биш болохоор, намайг хайрлахгүй хаан болов? Би ингээд энэ хүнтэй илүү ингээд энэ хүний зэрэглэлд, энэ хүний зиндаанд хүрэхгүй байгаа юм болов гэж айгүйх эргцүүлж байгаа хүмүүс маань бас сонгосон байх боломжтой гэж бол гарч ирж байна. Хэдийн наана амар өөртөө итгэлтэй юм шиг харагдаг ч гэсэн цаагаараа те за би яг тэгээд байгаа юм болов? Би ингээд тухайн үед тэгэж хэлсэн. Би жоохон бүдүүн харагдаад байсан юм болов? Тэ тухайн үед би ингээд царай муутай харагдаад байсан болов ч гэдэг юм уу те. Тэгэж бодож авах боломжтой гэж бол дүгнж хэлэхээр байна. Тийм. Тэгээд ер нь бол уншлага руугаа орохоос өмнө
ямар асуултуудаар асууж урьдчилгаа хийх вэ гингүүд тэр таныг яг юу гэж бодож мэдэрч байна вэ? Тэгээд түүний харилцааны эрх байр суурь, тэгээд үнэхээр дотооддоо чин сэтгэлдээ юу гэж хүсэж байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ харах болно. Тэгээд мэдээч хэрэг асуулт руугаа орохоос өмнө нэргийн шалгалт хийдэг. Тэгээд миний зүгээс яг тэр холихоос өмнө холсныхаа дараа гэх юм уу камера тавиад тэгээд энергийн шалгалтаа аль хэдийн хийцэн байгаа гэсэн үг. Тэгээд та хэдийн маань яг энэ энергийн шалгалтын дээр болохоор харилцаанд ирэх байр суурь юм. Таны яг тий харилцааны эрх байр суурь яг ямар байгаа юм бэ гэдгээр бол харж хөдрөө татсан. Тэгээд харахад бол та хэдийн маань зүгээс нэлээд хүлээл тавиад байгаа байр суурьтай байгаа юм байна да гэж бол хэлэхээр байна. Ер нь бол энэ харилцаа зогсолтонд ороод гэх юм уу гацалтанд ороод нэлээд удцсан байх боломжтой. Яг тий дараагийн шат буюу хосын харилцаа руу орохгүй удцсан. Тэгсэн юмнээсээ найз нөхдийн харилцаанаас дэвшилсэн. Тэгээд тэрвэрээ баг сүүлийн 2-3 сар ингээ үргэлжилсэн байх боломжтой. Би биндээ юм хинт өгөөд байдаг хэрнээсээ бүр цаашаа гүнзгийрээд үргэлдэггүй гэсэн үг. Тэгэнгүүт та хэдийн маань зүгээс болохоор энэ харилцааны зогсон байдлыг дуусаасай гэж бол бодож байна. Тэгээд өөрөө болохоор те энэ харилцаанаас болоод бас юм тодорхой хэмжээнд сэтгэл зүйн үед те замраагүй болсон, тогтворгүй болсон үед бол байгаа. Тэгээд гэхдээ хэдий тийм ч гэсэн энэ хүнтэйгээ ирээдүйд хамт байхыг бол хүсэж байгаа л гэж бол гарч ирлээ. Яг тэ энэ хүнтэйгээ за урт хугацаанд гэр бүл болоод, хосууд болоод яг л нөгөө нэг амар гоё бие биендээ хайртай тэ хосын влог хийдэг хүмүүс яг ямар байдаг гэлээ. Хараа хоёлаа тийш явж пикник хий. Хараа хоёлаа ингээл та тгийл та гэл. Яг тэгээд ямар байгаа гэж бол гарч ирж байна. Гэхдээ өөрөө яг энэ харилцаанд дээр хичээл зүтгэл гаргаач гэдэг юм уу те. Тэгэхээсээ илүүтэйгээр нөгөө хүнээ яг тань руу ингээд тэмүүлж байгаа гэдгээ, танд хайртай гэдгээ илэрхийлээд те таны төлөө тэмцээд ороод ирээсэ гэж хүсээд тэгээд тийм болохоор яг юм хүлээж байгаа байр суурьтай нөгөө хүнээсээ үүдэл хараад байна гэж бол гарч ирж байна. Ер нь бол нөгөө хүн те чи ямар хөөрхөн харагдаж байгаа юм, чи ямар хөөрхөн юм бэ гэд хэлчихээсэ гэж бол хүсэж байгаа гэсэн. Ер нь бол нөгөө хүнээсээ те өөрийг тань ямар мундаг гэдгийг мэдрүүлээд танд ямар их хайртай гэдгээ үгээрээ үйлдэлээрээ бүр ингээд хоёр зэрэг ингээд алхам хийгээд яваасай тэ тхийг л амар их хүсэж байгаа байр суурьтай байна. Өөрийгөө хангалттай гэдгийг бас нөгөө талаараа мэдрэхийг хүсэж байгаа гэсэн. Би ингээд байгаагаараа мундаг штэ, би байгаагаараа хангалттай штэ, би байгаагаараа хайрлуулж чадна штэ гэдэг мэдрэмжээ бас цаагаараа хангахыг хүсээд энэ хүнийгээ ингээд зоримог алхам хийгээсээ тэ цаг таараа тохироонд бүрдэнгүүтэй хугацаанд ч гэдэг юм уу тайминг нь үнэхээр таарангууд нэг ингээд над руу зориглоод үйл хийчихээсэ гэж хүсээд ийм хүлээж байгаа байр суурьтай тэр болтол юмс яаж өнгөрөх нү гэд аль болох тий зүгээр ийм урсгалаар нь ч гэдэг юм уу хүнтэй харилцагуудыг харилцаж байгаа аль болох тий энэ харилцааны гонхтой амиг бодохгүй аль болох өөрийгөө зориулахгүй ч гэдэг юм уу аль илүүтэйгээр тий өөртөө ингэж энерги зарцуулахыг хүсэж байгаа тийм байр суурьтай байна гэж бол хэлэхээр харагдаж байна. Ер нь бол манай 3 дугаар бүлгийнхний хувьд ийм reassurance гэж байдаг шүү дээ. Чи хангалттай шүү дээ, чи мундаг шүү дээ гэж хэлүүлэхийг хүсэж байгаа гэсэн үг. Тэгээд энэс гадна миний зүгээс та хэдийн маань та хэдийг үнэхээр хөөрхөн шүү, мундаг шүү гэж хэлмээр байна. Заавал бити тэгж бодоорой. Та байгаагаараа амар мундаг. Тийм. Зүгээр л ингээд амьсгалж байгаа нь одоо энэ бичлэгийг үзээ сууж байгаа та маш үзэсгэлэнтэй харагдж байгаа. Тэгээ нүрээ будсан ч будаагүй байлаач, манай залуучууд байлаач та амар кул залуу, кул охин шүү. Заавал хин нэгнээс бити юм хайгаарай гэж хэлмээр санагдаж байна. Өөр ирэхгүй. Тэгээд магадгүй те заавал хин нэгнээр юм баттгал авах шаардлагагүй шүү дээ. Та байгаагаараа угаасаа хангалттай хөөрхөн гоё юм гэрэлтдэг шүү гэж хэлье. За тэгээд ер нь энерги шалгалтын хувьд бол ингээд дуслаа. Тэгээд хэдүүлээ яг гол асуулт руугаа орцгоо. Тэгээд эхний асуулт нь болохоор тэр таны юу гэж бодож мэдэрч байна вэ гэд тэгсэн байсан. За 3 дугаар бүлгийн хэмнээ маань бодож буй хүн тодорхойгүй харилцаанд байгаа хүн юу гэж бодож мэдэрч байна вэ?
3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн маань бодож буй хүн нь ер нь бол өөрийг нь юу гэж бодож мэдэрч байна вэ гэд харлаа. Тэгээд харахад яа ч юм та бас тэ ийм манифест хийх чадвар нэлээд сайтай байж болно. Одоо яг ингэмээр агаа, тэгмээр агаа гэдэг юм аа. Энэ хүнтэйгээ дахиад нэг уулзахтаа, дараа нэг уулзахтаа гэх юм уу? Аль хэдийн хийцэн байдаг. Тэр талаараа амар мундаг даа гэж бодоод байна. Ер нь бол өөрийнхөө асуудлуудыг тэ дандаа ийм гаргалгаа шийдэл хайж тэгээд шийдлээ олонгуудаа шууд ийм практик байдлаар үйлдэл хийж явдаг тийм хүмүүсээ гэж бол таныг хардаг хараглаа. Тэгээд энэ хүний хувьд ер нь ийм амьдралынхаа хэцүү үеүүдэд гэх юм уу гониглахлаарэ хүн чинь нэг ийм бүр ийм low point буюу ийм бүр гүнзгий ийм хэцүү уналтын үедээ ордон штэ. Тэнгүүд яг ийм боддог хүн та гэж хэлэхэд бол бүр утгааргүй харагдлаа. Яг ингээл гониглаад би юу чадахгүй байна, би яаж чадахгүй байна гэмүүд тань руу ингээд өөр ирэхгүй яриа тэ хэлмээр санагддгаа. Зовлонгоо тоочоо танаас ийм чи зүгээрээ чи чадна штэ гэдэг урмын үг бол сонсгоо хүсдэг гэж бол гарч ирж байна. Тэгээд яагаад тэгдэг вэ гэвэл та өөрөө ингээд өөрийнхөө амьдралд үнэхээр ингээд асуудлуудаа зохицуулаад явчихаар хэмжээний хүн гэж бол энэ хүн үздэг. Тэгэнгүүт энэ хүн ингээд танд ингээд өөрийнхөө дотоод хүүхдийг наагаад эрхлэмээр байдаг аахгүй юу? Өөрөө бас юм жоохон ийм өөр хийх замтай үедээ их замтай. Тийм. Өөр ингэсэн бас шийдэл олж чаддгүй гэвэл тийм. Гэхдээ яагаад ч юм танд ийм эмзэг талаа харуулахыг хүсдэг. Гэтэ яг харуулахгүй гэвэл жоохон үгүй байгаад ах магадaltaй. За бусад хүмүүс юу гэж хэлдэг бол те. За таныг юу гэж бодох нь хамаагүй. Та энэ хүнийг те эмзэг байна гэж бодох нь хамаагүй. Зүгээр яг бусад хүмүүс намайг те юугээд бодчихоо дээ, ими тими амар эмзэг дэлбэ гэд бодчихоо дээ гэж жоохон айж имээдэг өнцөг бол харагдлаа. Тэгэхээс биш те яг ингээд гонигтай үедээ тань руу залгаад эрхлэмээр тэгж санагдгаа гэж бол гарч ирж байна. Тэгээ өөртөө ингээд holiday ч гэх юм уу те зүгээр л яриа цуух, кофе шоп гоё хүссэн хүмүүс захиалаад амьдралын талаар хүмүүс ярьдэн штэ. Тэг хайгуу дуртай гэж бол гарч ирлээ. Яа ч юм бүх юм дээр ингээд яриа нийлээд би энийг ингэж байгаа хааш, тэрийг тэгж байгаа хааш гэнгүү та яг тэрийг тэгж байгаа мó гэд айгуу гоёор хүлээж аваад тэгээд өөрийнхөө амьдрал болж байгаа хэцүү санагдж байгаа юм аа. Үнэхээр им deep talk буюу гүнзгий яриа өрнүүлэх, дотны яриа өрнүүлэх гэж ярьдэн штэ. Тантай яг тийм юм хийх амар дуртай. Тэгээд бусад хүмүүстэй тэгж чаддаггүй байх боломжтой энэ хүний хувьд яг тэгээд төдийлөн өөрийгөө нээгээд байдаггүй гэсэн. Тэнгүүд таны л тэргээд байнгут яг ийм халуун дотны яриа бол өрнүүлэхийг хүсдэг гэж бол гарч ирлээ. Тэгээ нөгөө талаараа яг өөрийг тань өөрөөс нь илүү мундаг гэж бол боддог өнцөг бол харагдаад байна. Тэгээд та хэдийн маань зүгээс ер нь өөрийгөө жоохон хангалтгүй гэж бодоод байна гэд би хэлсэн дээ. Тэгэнгүүт энэ хүний зүгээс таныг маш хангалттай, энэ хүнээс бүр илүү яг энэ хүний хийг те за энэ хүнийг ингээд найрч чадах, энэ хүний яг найрч чадах хүмүүс та багтахгүй, та тэрнээс дээшээ байгаа гэж боддог юм бол байгаад байгаа байхгүй. Гэхдээ тэрийгээ яг тэ үгээр үйлдэлэрч гэдэг юм уу чи амар мундаг штэ гэдгээ төдийлөн илэрхийлдэггүй байх боломжтой энэ хүний хувьд. Яагаад гэдэг вэ гингүүд танд ингээд өөрийг тань илүү мундаг, илүү гоё гэдгийг хэлээд авах тусам та өөрийгөө илүү мундаг гэж бодоод энэ хүнийг мяа гэдгийг мэдээд орхиод явчих үедээ гэж бас жоохон айж имээдэг өнцөг бол харагдлаа. Яг ингээд бусдад харьцуулахад та угаасаа айгүй мундаг ажил карьерийн хувьд ч гэдэг юм уу, найз нөхдийн хүрээлэл дээрээ нэр хүндээ ч гэдэг юм уу энэ хүнээс илүү давмгай байх боломжтой. Тэгэнгүүт таныг тэ улам ингээд мундаг чи хөөрхөн чи лаг гэд хэлээд авах юм бол энэ хүн тэ та энэ хүнийг яг ийм энэ залуу юу энэ охин уу байдаг юм байна шүү дээ. Би илүү кулчтэй гэж бодоод өөртөө бартаад явчих үедээ гэж жоохон айж имээдэг өнцөг нэлээ их байна. Тийм болохоор л яг тэ танд хангалттай хайртай таныг хангалттай хөөрхөн гэж бас хэлдэггүй байх боломжтой шүү гэж бас хэлэхээр харагдлаа. Тэгээ ерөнхийн бол таныг ингэж бодож мэдэрч байна. Тэнгүүд хоёр дахь асуулт руугаа хэдүүлээ орцгоё. Тэгээ хоёр дахь асуултын хувьд ер нь бол харилцаан дээрээ яг ямар байр суурьтай байгаа юм бэ гэдэг нь бол хэдүүлээ харна. Яг энэ харилцааг үргэлжлүүлмээр байгаа мó тэ авч үлдмээр байгаа мó орхимоор байгаа мó гэд харнаа гэсэн үг. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн маань тодорхойгүй харилцаанд байгаа хүн ямар байр суурьтай байна вэ? Харилцаан дээрээ ямар байр суурьтай байна вэ?
За тэгээд энэ хүний зүгээс ер нь бол харилцааны нэрээ ямар байр суурьтай байна вэ гэд харлаа. Тэнгүүд одоохондоо жоохон юм зүрхээ хаагаад би тархиараа ингэ сэтгэжийа. Би ингээ те 3 дугаар бүлгийнхнийг холоос жоохон ажиглаад ер нь юу хийж ийн, яаж ийн, ямар хүн юм байна гэдгийг харжийа. Яг те аль биесны харилцаа санал болгооч гэдэг юм уу? Харилцаагаа бүр хүнсэн дуусгахыг хүсэхгүй байна. Одоогоор би жоохон дотроо юм твдээ төвшөөд байгаа болохоор тархиад ахчихъя гэдэг байр суурьтай бол байха хараглаа. Одоо яг те энэ хүний зүгээс за би харилцаагаа шинээр эхлүүлэхийн тулд ингэстэй маань, тэгстэй маань, за 3 дугаар бүлгийнхнийг буюу таныг гуйхын тулд та бүгдийг те ингээд осоо болгохын тулд тэгстэй маань гэдэг ийм жоохон гаргалгаа бол энэ хүн байхгүй байгаа. Үнэхээр л нී нуугүй хэлэхэд энэ хүн яг яах ёстойгоо жоохон мэдэхгүй байгаад байна. Тийм тэгэнгүүт за одоо ийм бодлогогүй байгаа үедээ би амар те зөрөгтэй алхам хийгээд 3 дугаар бүлгийнхныгаа өвтгчиж магадгүй, эсвэл харилцаагаа бүр дуусгачих магадгүй. Тийм болохоор би айл болох тархиараа сэтгэх хэрэгтэй. Тархиад агаад юмд ингээ логиктэй, уул суртай, буур суртай хандах хэрэгтэй гэж бодож байгаа хараглаа. Тэгэнгүүт та хэдийг яг те за амар амгалан байдгийм байна. За амар амгалан байлгахын тулд би ингэх хэрэгтэй байна, тийм байх хэрэгтэй байна гэж бол нэлээх бодоод тэгээ нөгөө талаараа яг энэ хүн бас өөртөө итгэлээ олох гэж хичээж байгаа гэж бол гарч ирлээ. Тэгээ одоо яг таныг ингээд бас нэлээд мундаг байгаа. Өөрийн ажил карьерийн хувьд те ололттой, амжилттай, найз нөхдийн хувьд бол нэр хүндтэй тийм байгаа. Ээж автайгаа харилцааны хувьд тогтун байгаа гэж бол өгнж байгаа энэ хүний хувьд. Тэгэнгүүт яг таныг холоос ажиглангаа өөрийгөө сайжруулъя. Өөрийгөө те одоо ийм лови дави гин цагаахан бодлогогүй алхам хийдэг мангар бацаан байхаас илүүтэйгээр ийм зөрөгтэй алхам хийдэг хүн байхын төлөө илүү их шийдэх ёстой гэж бодоод за одоохондоо амар аарсаар гэсэн те өнгөлөлөөс илүү яг харилцааныхаа ирээдүг болоод таны харилцаан дээр байгаа байр байдлыг ажиглажийя гэдэг бодол мэдрэмж байр суурьтай байна. Тэгээд нөгөө талаараа энэ хүний зүгээс угаасаа энэ харилцааг тавьж явуулахыг бол хүсэхгүй байгаа хараглаа. Яагаад тэгж ийн вэ гингүүд та энэ хүнд маш их урам зориг өгдөг. Тэгээ нөгөө талаараа танд ер нь бол би сэтгэлтэй гэж хэлнэ. Ер нь хайртай. Яг ингээд дандаа ингээд илэрхийлдэггүй те байх боломжтой. Чи хөөрхөн чи хайртай, чанд би хайртай гэдэг юм уу тэгж хэлдэггүй байх боломжтой. Гэтэ цаанаа яг сэтгэлийнхаа гүндээ бол та яг энэ хүний зүрхэнд ингээд орчил байдаг, орчсоорч байх болно гэж хэлээд бол буруудахааргүй харагдлаа. Энэ бол хайртай байна, сэтгэлтэй байна. Тэнгүүд энэ харилцааг тавьж явуулах хүсэхгүй байгаа. За тодорхой хэмжээнд харилцаа холбоогүй боллоо гэж бодоход тэ ингээд байж байгаасай буцаад ингээд эргэж нийлэхтэй нэгдэх юм цаг хугацааны эргэж нийлэх юм байгаасай гэж бас боддог байр суурь бол ажиглагдлаа. Тэгээ ерөнхийд үгэн хэлэхэд бол одоо ажиглаад байна л гэж бол гарч ирлээ. Тэгээд 2 дугаар асуултын хувьд бол юм байна. Тэгээд 3 дугаар асуулт руугаа орцгоё. Тэр нь болохоор энэ хүний дотоодын яг тий дотооддоо юу хүсэж байгаа, дотоод нууц хүсэл нь яг юу юм тантай хамт баймаар байгаа юм уу? Эсвэл тэнцмээр байгаа юм уу? Энэ харилцаан дээр тий юугаа харуулмаар байгаа, юу илэрхийлмээр байгаа, юу нууж байгаа гэдгийг хэдүүлээ харцгаая. За 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс юм аа. Бодлоо юм. Нууц хүсэл окей. Яасан хөөрхөн за энэ хүний дотооддоо тэ юу хүсэж байна вэ гэд харлаа. Тэгээд харахад таныг ямар хангалттай, таныг ямар мундаг гэдгийг мэдрүүлэхээс тэ ямар хөөрхөн эмэгтэй, ямар хөөрхөн залуу гэдгийг нь хангалттай мэдрүүлж хайрлаж өгсөн гэдэг бол хүсэлтэй байгаа хараглаа. Заавал урт хугацаанд тэ хосууд болдоггүй маа гэхэд ядаж таны хажууд найзын зүгээс үлдээд гэх юм уу? Яг найз нөхөр болж үлдээд
өө чи тэгэхээр тэгдэг байхгүй юу чи мундаг штэ гэдэг димийг яг шууд үгээрээ ингээд зориглоод хэлж чадахгүй ч гэсэн үйлдэлээрээ харуулад өгсөн гэдэг бол хүсэлтэй байгаадаа хараглаа. Энэ хүний зүгээс ингээд би хэлсэн штэ яг өөртөө итгэлгүй байдал бол байгаа. Тэгээд тэрнээсээ болоод таныг амар сайн магтаад тэгдэггүй байх боломжтой. Гэтээ яг өөрийнхөө ийм өөртөө итгэлгүй байгаа ч гэдэг юм уу тийм мод аваад гарчих юм бол энэ бол даваад гараасаа би өөртөө ийм итгэлгүй байхад болоосаа яг өөрийнхөө хэлхийг хүсэж байгаа юм аа хэлж чаддаг болоосаа гэж хүсэж байгаа. Тэгэнгүүт яг таныг ингээд үнэхээр л амар хайрлж өгмөр байгаа гэж бол гарч ирж байна. Яг ингээд өө чи тийм авч идмээр байгаа юм уу? Би шилжүүлээд өг юу чи авчих уу? За та хоёр хамт явж илаа гингүүд та ингээд хөөх тэр ямар гоё өмсгөл вэ? Хөөх мөнгөтэйс мал авах юмсан те гэх нэлээ гингүүд дараа нэг баяр тэмдэглэлт өдрөөр те тань ингээд аваад өгчдөг. Таны хүссэн юмыг хийгээд өгчдөг. Тийм байхайсан гэж бол хүсэж байна гэж гарч ирсэн. Тэгээд танд ингээд амар тэнцвэргүйч гэдэг юм уу? Таныг юм муухай байлгахыг хүсэхгүй байгаа. Таныг угаасаа айгүй олон зүйлийг те үзэсгэлэнтэй хорвоо төрөлхий дээр байдаг маш юм гялтгансан гоё сайхан гэж бодог бүх зүйлийг таныг хүртэж амьдраасаа гэж чин сэтгэлээсээ хүсдэг байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө талаараа энэ хүн таныг юу нь бол өөрийнхөө soulmate гэж боддог харагдлаа. Тэгээд цаг хугацааны ирхэн за одоо болдоггүй маа гэхэд ирээдүйд бид хоёр уулзаад уулзаад хамтдаа байгаасай. Тэгээд тэр үед би ингээд ядаж энэ хүнд бүгдийг өгч чадах хэмжээнд хүрэхсэн тэхийн төлөө би хөдөлмөрлөх ёстой шүү дээ гэж дотооддоо нэлийн өөртөөгөө ярилцдаг, хэлэлцдэг юм бол харагдаж байна. Тэгээд таныг бас те яг ийм азийн суглааны хүн шиг төсөөлдөг өнцөг бол байгаадаа хараглаа. Та яг те за ингээд хүн ингээд за ивэрэнтийн нөөцийн суглаа гэж байдаг шүү дээ. Тэнгүүд тэр олон хүмүүс дундаас ганцаархнаа ингээд тодор сонгогдно гэдэг чинь хэцүү шүү дээ. Тэнгүүд та яг энэ хүн тэгэж санагддаг гэх юм уу? Тантай уулзсан, тантай учирсан өөрөө айгүй юм найнда үнцэнтэй гэж бол хэлэхэд бурууд харгүй харагдаж байна. Тэнгүүд яг бүр ингээд чи сэтгэлээ өснө гэх юм бол таныг хайрлаад өгье, хамгаалаад өгье, өсч байгаа бүх зүйлийг авч өгьесэн гэдэг нууцхан маш гэгээлэг, маш нандан тийм хүсэл байна гэж би бол хэлэхээр хараглаа. За ингээд ер нь л манай 3 дугаар бүлгийн маань нийтийн уншлага энэ хүрээд дуусч байна. Тэгээд хэрвээ нэмэлт уншлага авахыг хүсэх юм бол манай Instagram хаяг руу Jhel Tarot гэж хайж ороод тэгээд caption хэсэг дээр миний зүгээс бас биччихнэ. Тэгээд тэрэн дээр дараад нэмэлт уншлага авч болно. Тэгээд нэмэлт уншлага маань 11,000 төгрөг гэж байгаа. Тэгээд нэмэлт уншлага дээрээ юу харах вэ гэнгүүт түүний ирээдүйд хийх үйлдэл, тэгээд харилцааны ирээдүй, тэгээд танд өгөх сахиусны зөвлөмж буюу энэ харилцаан дээр тэр хүнд хүлээлт тавих хэрэгтэй мүү, эсвэл орхиж явах хэрэгтэй мүү, тэ танд яг ингээд аль нь зөв шийдэл байж чадах юм бэ гэдэг имийг харж өгнө гэсэн үг. Тэгээд баярлалаа. Баяртай энэ хүртэл үзсэнд үнэхээр их баярлалаа. Тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Дахиад баяртай.